Шагаа харваа бол маш их сэтгэл зүгээр тоглодог учраас хүн төвлөрч уухайн дуу гэдэг юм одоо аганд одоо захирагдаж одоо маш сайхан сэтгэл зүйтэй тоглох таанаа сэтгэл зүй муутай харваач бол харуулж чадахгүй л тоглох. Mongolian knuckleball. This is Hamburg, a west bustling district, one of the largest in Mongolia. 17 kilometers from here lies a rare center of Earth's energy, a place of extraordinary power. This land is home to people who faithfully preserve Mongolia's heritage. Here lives knucklebone archery, Mongolia's fourth great sport, a tradition filled not just with skill, but with instinct and ancient spirit. Archers see the knucklebone as a piece of living history. They shoot in harmony with nature, guided by instincts shaped over centuries. Every garment and hand cloth carries the memory of their ancestors. Children learn not just to hit the target, but to honor their heritage. Their smiles reflect tradition and their eyes carry Mongolia's pride. They shoot for the future, preserving the timeless tradition of Mongolian knucklebone archery. Би Монгол улсын хайшгүй мэргэн хангатын төмөндөл гэнэлдэг хүн байна. За би шагаагаар 1988 оноос хойш тасаалдаггүй нөхөртөл 37 8 жил хийж байна. Хоёрдын бол бид нэр социализмын үед шагаа харвал сурахтаа бол үндэсний өв уламжлалаа түгээн дэлгэрүүл тэр үеэс уламжилж ирсэн сайхан харваач байсан. Тэдний харваж байгаа хараад тэрүүнд нь болж шагааг анх сонирхож эхэлсэн дээ. Шагаа харваж сурснараа хүн бол ер нь төвчээртэй одоо өөрийгөө дайчлах чадвартай хүн амьтантай найз нөхөрсөөр хамт олонч одоо ер нь сайхан найз нөхөрсөөр олон хүнтэй танил болгодог сайхан тоглоомдоо. The great ritual in knucklebone archery is the burning of incense. This sacred act purifies everything, sweeping away disputes, harsh words, and negative energy. Before stepping into the competition, the archers perform this ritual with a clear mind and pure intentions, entrusting the contest to fairness, harmony, and the best of human spirit. Намайг Татулууны мөнгө бүдэг. Одоо 14 настай. Одоо юуны өмнө шагаарваны хэрэгслүүдийг танилцуулъя. Энэ одоо ачлаг гэдэг гадаадаас орж ирдэг модны голоор тоо мотор хийдэг юм. Дээр үед бол одоо ингээд даалан дээр тавьж байгаа нисэлдэг байсан гэж байгаа. Одоо үед ингээд чимэглээд юм гоё харагддаг болсон. Энэ сум яг хүнд өөртөө таарсан хэмжээгээр нисэлдэг. Яг хэдэн граммаар нисэлдэг. Энэ бол одоо болохоор цавуу болтыг ингээд цавуудаж байгаа. Нэгээс. Цав. Энэ болтыг л тусгуулахгүй бариулах үү. Энэ болохоор гавар гэдэг энгийн зориулт. Энийг болохоор одоо ингээд хүн нислэхэд энийг ирэмдэг байхгүй. Энүүн дээр энэ болт муудаад ирэхээр барьдгүй. Тэрийг сайжруулж өгдөг. Авар дүрхчээд сум илүү эрчтэй явдаг. Энэ бол одоо хасаа тохой байна. Хасаа тохой энэ тохой арга хоёрыг шагаанд хамгийн хүндлэх ёстой хоёр зүйл واخгүй. Ерөөсөө өшгөлж мөшгөл дээгүүр нь гарч болохгүй. Тэгээд яг хоёр өрөг тоглосон. Хоёр өрөг тоглохдоо нийллэг, шовтрог, мэрэг гэсэн 3 үеэр тоглодог. Нийллэг дээр 7 сум тавьдаг. Нэг хүн 3 сум, нэг хүн 4 сум тавьдаг. Гэт яг 15 асаа болдог. Нэг багт 15 асаагаа
хэн өрөг дээр хоёр одоо үе сууж байгаа шүү дээ. Нийтлэг шавтар тэр хоёр одоо 15 асаага барж дуусгав тий. 15 хүн тавьж байгаа шүү дээ. Тэгээд асаага барж дуусгачаад асаага хураана. Айлын мэрэгэн сумаан тавьж сурыг хурааж мордыг татъя гэдэг үг хэлдэг. Асаага ураагаад тавьж байгаа. Ингэж тавиад айл одоо шавтраг нийлэг эхнийхээ хоёр үе дээр асаага барж дуусгаагүй юм шүү дээ. Хүн нэг алдах юм уу? Тийм бол мэрэг үе суугаад одоо манайх айлын асааг алдах юм бол энэ голтой ингэж шимээд хоёр дахь үе дээр хамаагүй давуу талтай тоглолдог байхгүй. Одоо төрөл салсан айлынхаа асааг татахдаа бүх асаагаа ингэж дээш нь харуулж тавьдیں۔ Энэ улаан асаа. Айлын манай багийн нийлэгний 4 сум сууж байгаа зэрэг. Нэг хүн 3 сум барьж байгаа шүү дээ. Нийлэгний 4 сум эхнийхээ одоо сумыг тавиад улаан асаагаа буулгах юм бол одоо ихэнх сумаараа омж ийн гэж одоо тэр үний сумыг милаж юм улаан асааг хамгийн түрүүнд шимдэг. Улаан асаанд ерөөсөө тэгэж тоглолтын үеэр л сум тавьдаг болохоос тоглолтоос гадуур улаан асаанд сум тавьж болно. Энэ одоо хаслагны уут гэдэг хаслагны хав хаслага дотор нэгээд ингээ аваа явдаг. Энэ бол одоо мод. Энэ модод 3 төрөл. Энийг синтиг, энийг аравч гэдэг. Энийг болохоор зурхай гэдэг энэ доо. Энийг бас яг нэг тийм тодорхой хэмжээний хатуу модоор. Knucklebone archer's equipment is truly remarkable. Each asa and arrow is crafted with care, carrying tradition in every detail. The haslag and wooden frames guide each shot with precision. These tools are modern, they are linked to the past, a companion and the present, and the path to mastering the art. Нэгдүгээр ангиас их тоглосон. Одоо ер нь 7 дахь жилдээ тоглож явж байгаа. Тэгээд одоо багийнхнаар ингээд суугаад хасаагаа өрөө оноод явах ер нь маш их гоё мэдрэмж төрдөг. Тэгээд хүний төвлөрөл их төвлөрдөг шагаа харахад бол харахад нөлөөлсөн бол манай аав байгаа. Аав намайг сургалттай. Тэгээд аавгаа анхтайгаа тэмцээн уралдаанд явжсэн. Ирээдүйд бол хамгийн дээд цолдог. Энэ зорилготой байна. Монгол даяар зурстай 10 төрүүлж авдаг. Монгол улсын. Now, thousands of children are immersed in this dream, pushing themselves to achieve their goals. With every practice, every throw, they build patience, focus, and strength. Through knucklebone archery, they learn not only skill but discipline, resilience, and the pride of carrying forward a timeless heritage. Each asa they lift, each arrow they release is a step toward mastering both the game and themselves. Сара харваа бол залуу үе хүүхдүүдэд харваа сурахад бол энэ хүүхдүүд үндсний өвлөмжлөө нэгдүгээрт сурч цаашаа төгжүүл хоёрдугаарт
тавьчаартай ямар нэг юм шаргуу одоо ер нь бол сэтгэл зүйн тоглоом учраас маш их хүн төвчээр болдог. Маш их сайн. Хамгийн гол нь одоо зүгээр одоо өөх барилдах ч юм уу юу бол яг сэтгэл зүгээр байдаг мөртлөнгөө барилцаад авсан хойно ч юм уу тэрхэд бол хүн сэтгэл зүй бол гайгүй байдаг. Шагаа харваа бол маш их сэтгэл зүгээр тоглодог учраас хүн төвлөрч тэр уухайн дуу гэдэг юмд одоо аганд одоо захирагдаж одоо маш сайхан сэтгэл зүйтэй тоглох таа. Сэтгэл зүй муутай харваач бол харуулж чаддаггүй л тоглоом да. Ер нь манай хамбог цумаа ярихад бол манай тухайн үед одоо дээр үед маш сайхан олон сайхан харваачд байсан. Сүүлийн үеийн 50 60 70 80 90 он хүртэл бол сайхан хамт буурлууд байсан. Хамгийн гол нь тэрийг удирдах сайхан байгуулж харуулж байсан хүн хаймын гэж сайхан буурлал байлаа. Тэр хүн бол энэ хамбог цумын шагааг бол 40 жил авч явж байгаад ингээд 88 90 оны үед бид нар солоос төрж орж ирснээр шагаа цааш хөгжөөд хамбог цумын шагаа ингээ 2000 он 1999 2000 оны үеэс эхэлж Монголын дэлгэр сүрэн гэдэг хүн нэлээ дөрөнгө орж ирж харуулснараа Монгол улсын цолтонгууд хамбог цумнаас төрж ирсэн юм да. За яг одоо шинээр суралцж байгаа хүүхдүүд болон одоо суралцж байгаа залуу харваачтай захиж хэлэхэд бол маш сайхан төвчээр одоо шагаа харваж байгаа ямар нэгэн муухай үг хэлэх, хэвтэх, боосох, хаяж гарах, залхуурах одоо ч харж байгаа жаахан тиймэрхүү юм харагдаж байна. Тийм учраас одоо шагаан дээр суудаг төвчээртэй хэн одоо төвлөрч чадсан хүн шагааг онон тэр хүн бол Монгол улсын үлэм дархан мэрэгэн харваачд болно. Knucklebone archery is far more than just a game. It is a living tradition of Mongolia, cultivating patience, focus, skill, intellect, and mental resilience. Every time a player lifts the hasa or releases an arrow, they test themselves, strengthen their perseverance, and refine their concentration and decision making. This sport shapes the younger generation, teaching skill, character, teamwork, and fairness. Above all, it inspires pride in Mongolia and a commitment to preserving our heritage for future generations.